30 хоногт 3 сая төгрөг хуримтлуулъя. 15 дахь өдөр хэрхэн өнгөрсөн бэ? За өнөөдөр ингээд гадуур ажилдаа явж шүү. Өнөөдөр гэр бүлийн болцоо хийнэ. За ингээд аавыгаа үзүүлээд эрт илрүүлэгт нь оруулсан байсан. За тэгээд шинжилгээнийхээ хариуг аваад эмчтэй уншуулад бид хоёр аавгаа хүлээж байгаа юм тий. За тэгээ манай эрт илрүүлэгтээ сайн ороорой. Хавдар маш их байгаа шүү. За тэгээд орой ирчээд лайвныхаа астанг тодруулсан. За тэгээд шалах гэж нэлээд болсон тий. Манай лайв маань тасраад бүр нэлээд болсон. За тэгсэн комментэнд оруулсан байсан. За тэгээд админ нэг хорооллоосоо юунасаа хантад самц дээлээс очиж хандаа нэг цам цавах гээд очисон. Тэгэхдээ энэ ард малгаан таалагдаад манай хүн чи баг загвар өмсгчүүлсэн. За тэгээд бичлэг төрүүлээд орсон байгаа тий. За ингээ ард малгай маань 230 мянгаар худалдаалгаж байгаа шүү зөө. За тэгээ ингээд нэрхтээ цамц хүүхдийн баривч одоо нэг хурим найруулж байгаа юм чинь өсний найр мараар өмсгөх тохиромжтой байгаа. За тэгээ замдаа админ намжуулаад нэг бэлгээ саруул админийхаа бэлгийг хийсэн байгаа. Айгуу гоё болсон. За тэгээд дайвраа шин даргаан дээр очиод гой болтой өвөр хангаа нэг нь юу лээ нэг 3 дайвар хөдөө нутаг руу дайгаад за тэгээд шин даргаан маань ингээд ийм гоё тухтай. За тэгээ 3000 ажлын байрны нээлтийн үйл ажиллагаа явагдаад бас нэлээд хөл хөдөлгөөнтэй байсан. За манай хэд тэр хаваар очиод юунда үйл ажиллагаанд нээлттэй өдөрлөгтөө оролцоорой. За тэгээ өнөөдрийн ер нь гол үйл явдал нэг иймэрхүү л өнгөрсөн дөө. За тэгээд админы 3 дайвраа өгчөөд харьсан чинь борон цохиулаад амар даарад тэгээд палаачтай явж ирснийг чилгүү хувцс нойтон болоод тэгээд ханыхаа цамцыг өмсөд нэг иймэрхүү юм ядарсан юм ирсэн. Тэгээд нөгөө ер нь хотоор ажилдаа явчихлаар арын ажил хаягдчихдаг тий. За тэгээд олигтой хоолунд хийгүү. За тэгээд нэг тусал тариа мараа одоо нэг илүү нэмэлт орлогоныхоо ямиг хийж амжаагүй. Тэгэл нөгөө юм гоё ард малгай маань 230 мянга гэж байсан. За тэгээд орлого маань 327 мянга хэвээрээ байгаа. Байрнаасаа хөдлөөгүй.